бодно. Тоо юу? Тийм. Бодно. Тийм. Толгой дотор юу? Тийм. Бэти. Миний нойр хүрээдэх юм. Та бодвол толгой сэргэнэ гэдэг. Та бодвол нойр чи хүрхээ болчихно заяа. За. Тэгээ тоог чи яаж бодох юм бэ? Нэмэн, хасан, үржин, хуваан. Юу? Тийм. Нэмнэ. Тийм. Нэмэх үйлдэл хийн, хасах үйлдэл хийн, үржих үйлдэл, хуваах үйлдэл хийгээд тоогоо боддог байхгүй юу? Амархан штий. Чи мэддэм юм өөрөө? Би мэднэ. Хэлж өгөх үү? Тэг. Бороо дээр нэмэх нь мөрөө тэнцүү, бороо мөрөө 2. Улаанаа дээр нэмэх нь мөрөө тэнцүү, улаанаа мөрөө 2. Улаанаа мөрөө 2 дээр нэмэх нь бороо тэнцүү, улаанаа мөрөө бороо 3. Яг нь нэр орсон болохоос ш яг л ингэж бодно гэсэн үг заяа. Одоо би та хоёр самбар дээр тоо бичиж үзүүлье. За. Эхнийх нь энэ бол нэгийн тоо. Нэгийн тоо би мэднэ нэгийн тоог. Би ч гэсэн мэднэ. Сайн байна. Энэ хоёрын тоо. Би хоёрын тоог мэднэ бас. Өө тийм үү. За тэгвэл гурван тоо. Би наа тоог чи мэдх юм байна. Хөөх та хоёр чи бүгдийг нь мэддэм шүү. Би мэднэ. Хамгийн сүүлийнх нь ямар тоо вэ? Наадах чинь 5. Яг зөв. 1 2 3 4 5. Би мэдж байгаа үстэй мөрөө. Тийм байна, сайн байна бүр. За одоо тэгвэл ингээ 1-ээс 5 хүртэлх тоонуудыг гуруула нэмж хасаж бодож үзье. За ёо. За. За одоо тэгвэл 1 дээр нэмэх нь 2. Тэнцүү хэд вэ? 1 2. Үгүй. Тий 1 2. Энд 1 хуруугаз. Энд дээр 2 хуруу нэмлээ. Одоо таалахаар хэд болж байна? 1 2 хэд вэ? 3. Яг зөв. Ингэж бодох байхгүй юу? Одоо л ойлголоо. За тэгвэл одоо дараагийнх нь маш амархан. 2 дээр нэмэх нь 3. Тэнцүү хэд вэ? Наадах чинь 5. Зөв байна. Өөрөө хурдан бодчих шүү. Гурвануудаараа л ингээл газ бодчихно. Гараараа ингээл бодож ин тээ. За одоо би төрүүлж бодно. За тэгээ одоо бүр бодно шүү. Мөрө бодно шүү. За 4 дээр нэмэх нь 1 тэнцүү хэд вэ? Мөрө. Яасан бэ? Ингээд бодож штэ би. 1 2 3 4. Ингиж боддгоо хаа. Өөрөө чи мөрө туслах юм уу? Гэтэ 4 хурууга гаргачих. За. Тэгээд нөгөө гартаа 1 хурууга. Тэгээд тоолчих. 4 хуруугаа ингэж гаргаад тэгээд нэгийг нэмнэ. Тэгээд одоо тоол. 1 2 3 4 5. Яг зөв. За, тоог нэмэхдээ бол ингээл нэмээд бодчих нь штэ. Наадах чинь амархан юм байна. Одоо тэгвэл хасаж үзэх үү? За тий. За, одоо тэгвэл хасах бодлого дий. 5-аас хасах нь 1 тэнцүү хэд вэ? 4. Мөрө төрүүлчлээ. Мөрөгийн зөв. Чи ямар хурдан бодчихвоо. За, одоо тэгвэл бүрөө. Хасах нь амархан юм бэ. За 5-аас хасах нь 2. 2. Үгүй. 1. Үгүй. 4. Үгүй. 3. Яг зөв. За ингээд 1-ээс 5-ын тооны хооронд дэмэж хасах амархан байна уу? Маш амархан. Наадах чинь амархан юм байна уу? Нэг асуулт байна. За. Хэрвээ 13-наас илүү гарвал яах вэ? 13-наас илүү гарвал Тэгвэл эврээрээ тоолчих юм шүү. үгүй тэгээд толгой дотроо боддог байхгүй юу? Одоо та хоёр хуруугаа ерөөсөө ашиглахгүй бодоод үзье. За тэгээд толгой дотроо төсөөлгөнэ штэ 2 байсан 3-ыг нэмэл хэд болох вэ гэд. За тэгээд Ойлгосноо? Толгой дотроо төсөөлж бодно шүү. За. За одоо тэгвэл 5-аас хасах нь 3 хэд вэ? Толгой дотроо төсөөлөд бодно шүү. Наадах чинь 8. Хасах штэ. За чи ингэ сайн бодоо. Надад 5 ширхэг алин байсан. Би
3 ширхгийн идчихсэн. Тэгэхээр хэд үлдэх вэ гэд. 5-аас 3-ыг хасгаар хэд үлдэх вүлээ гэж бод. Тэгвэл 2. Яг зөв. Ингээд төсөөлөд бодохоор болж байгаа үсттэй. Мөрөө. Ой, мөрөө. Мөрөө би бодсон. Мөрөө унтаад байгаа юм шүү. Мөрөө. Чи алим идсэн юм уу надаа л та? Би аль мэдээгүй. 3 алим гэсэн ш надаа л та. Үгүй ээ, бид хоёр бодлого бодож штэ. Алим бодсон юм уу? За би тэгвэл алимаа бодоод яа улаана. Чи бодлого бод толгой дотроо бодлого бод гэсэн чи бодлого бодож байгаа юм шиг ингэж суусаар агаад унтаад өгс юм уу? Дотроо төсөөл гэсэн ш. Тэгээ би төсөөлөхгүй л нүдэнаа л ингэ сувжсэн. Би унтаагүй. За. За одоо тэгвэл мөрөө бодох уу? За тэгье. За одоо тэгвэл мөрөө амархан 5-аас хасах нь 4. Тэнцүү хэд вэ? Одоо мөрөө бодоорой. За. 5-аас 1-ийг хасахаар 4 юм чинь 5-аас 4-ийг хасахаар 2. Буруу штэ. Би мэднэ. 1. Нэг байхгүй юу? Би чамаагүй амар энийг ингээд хараад сте айгүй хурдан ойлгочлаа гэж бодсон чинь эхлээд буруу хариулт хэлчихье. За. Ингээл та бодож сурцсан уу? Ийм амархан байсан юм уу? Энэ гэхдээ хамгийн амархан бодлогонууд штэ. Энээс цаашаа зөндөө тоо байгаа. Тийм үү? Тийм. Энэ чинь дандаа 1 оронтой тоонууд, тэгээ 2 оронтой тоонууд, 3 оронтой тоонууд, 4, 5, 6, 7, 8 гэд зөндөө их болоод 200 мянга ч 2 оронтой тоо юу? Би сонирн болоод юм хичээл үзэхэр л жоох би сонирн болоод байгаа. яагаад байгаа юм болоо? Миний сонирн болоод наа. Ядраад байгаа юм болоо? Халуураагүй байна да. Дотор халуунтай байна. Залхуур нь хүрээд байгаа юм уу? Гүйг. Бүр яаж юм? Би бүр бодмоор санагдаад байна. За би тэгвэл чамд тустай даалгавар бичиж өгнө заяа. За. Бид хоёр нэг найзтайгаа уулзсан шүү дээ. За. Хамт дуулж муулаад. За. Тэр найз амар авьяастай байлий. Тэгвэл тэр чинь би үзье л да. Тэг үү? Тэгээ. Үзье. Манай найзтай танилцаад бас тоо зааж өгөөд бас биеийн сонирн болгох уу? Тоо зааж өгөхөр биеийн сонирн болоод идэм байх уу? Яа, та бодохоор би сонирн болд юм байна. За бөөрөө. Үгүй одоо зүгээр болноо. Зүгээрээ бөөрөө чи топ мөрөө. Чи топ одоо сурчих юм болно штэ. Чи дэлгүүр ороод ингээд нөгөө юм авчаад мөнгө өгдөг штэ. Би мөнгө бодож чадна. 5,000-аас 3,000-ыг хасаад 2,000, 5,000-аас 2,500-ыг хасаад 2,500, 10,000-аас 9,000-ыг хасаад 1,000, 20,000-аас 19,000-ыг хасаад 1,000, 20,000-аас 15,000-ыг хасаад 5,000. Тэр чи ингээд мөнгө бодсон чинь амар хурдан сэргийж ирээд ингээд тэдэн мянга гэл амар зүг бодож. Яаж бодоод байгаа юм би? Харин тий? Би мөнгө мэдэн штэ. Чи бүр дэлгүүр орсоор хагаад ингээд бодоод сурсан байна л та. 1,000 төгрөгтэй байж байгаа 4,900 төгрөгийн юм авах юм бол 100 төгрөг хариултанд авна. 5,000 төгрөгөөр юм авчаад 500 төгрөгийн юм авах юм бол 4,500 төгрөгийн хариулт. Яг зөв. Наа чи бас бодлого байхгүй юу мөрөө? Мөөрөө надаас илүү юм биш дээ. Мөрөө чамаас их дэлгүүр ордог болохоор ингээд байнга мөнгө бодож өгч авсаар хагаад ингээд бүр сурцсан юм байна штэ. Тэгээд ингээд тогтооцсон юм байна штэ. Тийм ээ мөрөө? Тогтооцсон би. Чи бүр тээжилч те. Цээжилсэн. Тийм. Би чамд зааж өгөх үү? За тэгдэж. Чи тэгвэл улаанаагаас мөнгө авчих. За. Тэгээд хоёлаа дэлгүүр оръё. Улаана. Чи надаа жоохон мөнгө өгч үүж. За хэвтрүүлгээ дуусчаа дараа нь олё. Бөрөө. Чи улаанаагаас 5,000 төгрөг авчихаа. Хоёлаа гараад 2 зармаг 2,200-ийн 2 зармаг 4,400 болно. Тэг хоёлаа 600 хариултанд аваад чи 5,000 төгрөг авчих. За. Улаана. Чи надаа 5,000 төгрөг өгч үү? Чи 5,000 төгрөгөөр яах цаа? Би нэг ном авах гээд. Тийм. За яг ном авах гэж байгаа би өгөн заяа. За. Гэтэ одоо надад мөнгө алгаа бэлэн мөнгө байхгүй. Нэвтрүүлгээ дуусаад гарчаад би та хоёрт мөнгө өгье заяа. За. Харин яг ном авна штэ мөрөө. Бөөрөө л ном авна гэсэндээ.
Нэг л худлаа байсан шүү. Яа, би сонирн болоод байна улаанаа. За тэгвэл танай тэр шинэ найзтай чи танилцъя тэгвэл. За тэг. Минамор. Сайн уу найзаа? Сайн. Хүй. Гараа урдаа гаргачих уу? Бити ардаад наад гэрэл чинь тог цагдаг. Хий бүрөө. Тийм. Найзаа чиний нэр хэн гэдэг вэ? Мөх тодлог гэдэг. Оо, намайг бөөрөө, тэрийг мөөрөө гэдэг. Намайг мөрөө. Хүч над руу харахгүй юу? Намайг мөрөө. Би энэ цэцэгтэй. Би бол охин дугуйл. Харин би эрэгтэй дугуйл. Би сансрын нисгэж болохыг хүсдэг. Би болохоор завар өмсгөж болох ч байгаач мөх эрдэнэ. Мөнх эрдэн. Чи ямар мэрэгчтэй болохыг хүсдэг вэ? Багш. Багшаа. Вау, гоё мэрэгжил байна. Хэд настай? 5 6 настай. 1 2 3 4 6. Энэ муу юм уу? Биш. Чи тоолоод үзүүлбэ. 1 2 3 4 5 6. Одоо гурлаа зэрэг тоолъё. Чи чанга тоолоороо мөгтүүлэх сонсохгүй шүү. 1 2 3 4 5 6 7 8 6. Нэг юм ч ихсэн сураад авлаа. Баярлаа мөгтүүлгээ. Одоо чи харин дуудуулж чадах уу? Дуу мэднэ үстэй. Хүй. Чиний наад гоё малгай дээл хоёр чи хаана мэдгий? Бид хоёр эмэмтэй болыг гэвэл хаанаас авч болох уу? Чи сайн мэдгүй юу? За тэгвэл чи бид хоёрт дуугаад болоод өгч. Гараараа бити оролтой найзаа. Наа чи чамайг бүр ингэж салхандал чинь тог зохино. Энэ бөөрөө ингэж энийгээ сансрын хүлэг болгоцсон ямар юм? Гоё гойстэй. Юм бэ. Чамд хүй мөгтүүлгээ. Сансарт ингэж сансарт ингэж гоё явж байгаа юм шиг санагдаж байна уу? Санаа. Чи нүдэн анга. Тэг одоо ингээ гараа ингэдэй. Ингээл сансарт нисч юм шиг байдаг тий бөөрөө. Тийм. Амар гоё гойстэй. Би энийг өөрөө янзлсан шүү дээ. Худлаа ярьж болохгүй гэж хэлдэг үстэй том хүмүүс. Уучлаарай мөөрөө. Тэгж болохгүй дээ мөгтүүлгээ. Тий. Худлаа ярьж болохгүй. За одоо дуугаад үлээ. Ямар дуу юм? Мэдгүй. Чи багшаагаа зааж өгсөн гоё дуу дуулчаач тий. Мамонаш манай тоён тоглоё. Аавэ чожны өчсөн тоглоом биш үү? Мэлон такая машин бэчоя намсан уншаа нагаматан таяа. Чи модерд үзсэн үү? Үзээгүй. Чи шүлэг мэдхүү? Мэдэн. Ямар шүлэг үү? Цагаан сар. Цагаан сараа. Хөөе уншаадаг үлдүү гайхалтай. Цагаан сарын шинийн өдөр тайгаар. Найзаа, жоохон чанга уушаарай. За, цагаан сарын шинийн өдөр тайгаар чинь олон амраа таанаа тусны багчууд өвөгийн дураад гэдэн дэлгэж ажаадсан чи аавчсээ талсан гаах битээ талхсан гэ хинэн нэг хоёр хаанда татдаг адигс мэдээж авла айл гэд байж тоглоод альматаа байж залахгүй. Альмаа гэдэг чинь чиний найз үгүй? Биш. Тэгээ чи сая альмаатай золохгүй гэж хэлсэн биш үү? Тий. Мөөрөө энэ чинь зүгээр шүлэг штий. Энд чинь зүгээр шүлэг байхгүй юу? Тийм үү? Тий. Чи альмаа гэж хүүхэд танихгүй гэж юу? Чи хөдөө явах дуртай юу? Тустай. Би хөдөө явах, битэр хөдөө явах амар дуртай тий. Даанч битэрийг манай нэг ихч энэ дотор ингээд хүүхдүүдтэй байгаад
нэвтрүүлэг хөтөл гэж хэлсэн тий. Яагаад гэхээр чи бит хоёроос өөр ярьдаг тугал харж байсан уу? Харж байгаагүй. Зөвхөн бит хоёр байгааз. Тийм болохоор бит хоёр чи энэ дэлхийд онцгой тугалууд баггүй тий бөрөө. Харин тийм. Чи хөдөө явхаараа тугалнуудаас бөрөө мөрөө хоёрыг таних үгээ асуугаарай заяа. Бүгдээрээ бит хэрэг таньж байгаа. Тэгээд тэр хойд айлын Балдавологийн банкар нохойн хүртэл бит хоёрыг амар сайн таньдаг тий бөрөө. Тийм. Тэгээд хургнууд найзууд маань байна, ишигнүүд найзууд маань байна. Бүгдээрээ бидрийг тань тий. Чи тэдрээс очиод асуугаарай заяа хөдөө очихороо. За. Найзаа чи 5 шүү малыг нэрлж мэдхүү? Мэднэ. Мөр тэмээ өхөр ямаа хэн. Тэгвэл морины хүүхдийн юу гэдэг? Тогол. Морины хүүхдийг үү? Иё гэдэг чи юу вэ? Иё. Унаг. Зүг. Тэгвэл өхөрний хүүхэд, Тогол. хоньны хүүхдийг, Шиг. хоньны хүүхдөө Хог. ураг зүг. Өөр чи юу гэдэг вэ бүрөө? Өөрчн Ямааны Ямааны тугал агуу Шиг. ишиг тийм зүв. Тэмээнийхийг Ботго. станц. Чи станц хүүхэд юм бэ? Чи их мэдлэгтэй хүн болох байхдаа том болохоро чамд одоо дахиад дуу шүлэг байна уу? Байна уу? Мэдгүй юу? Чи одоо сургуульд орох гэж байгаа юм биш тий? Сургуульд орох хэр бол хэцүү байх та. Байнга хичээл ном хийгээл. Чи юу гэж бодож байна мөх тулгаа? Гоё юм уу? Гойхот. Гоё бах та. Хэлэхэд ч амархан л да сургуульд орох. Манай нэг таньдаг найз сургуульд орсон чи их л хэцүү л байна гэсэн ихний нэг жилээ. Одоо чамд тэгээд битээс үзүүлэх авьяас чинь дууссан юм уу? Бүжиглж чадах уу? Чадах юм. Мэдгүй. Чи дүүтэй юу? Дүүтэй. Чи тэгвэл дүүтэй дуу шүлэг зааж өгдөг үү? Өгдөггүй. Дүү чинь чамд зааж өгд юм уу? Гүү. Чи дүүтэй юу зааж өгөх үү? Мэдгүй юу? Чи жоохон сандарцсан уу битэрийг хараад? Хөөе, миний нэрийг тогтоосноо чи. Миний нэр хэм бэлээ мөх тулгаа? Мөрөө. Мөх тулгаа. Тэгвэл миний нэр хэм бэ? Бөөе. Чи тэгвэл дараа таарахаараа битэрийг тань шүү зөө. За. Сайн уу мөх тулгаа гэсэн чи. Хэм бэлээ гэдэж болохгүй шүү заа юу? За. За. Ирсэнд баярлалаа найзаа. Дараа ирж гоё тоглоорой заа юу? За. Өөрөгийн шидэт юм. Аяга зэнийг тоглохоор. За. Баяртай найзаа. Баяртай. Баяртай. Өртийн цагт болдоггүй буруу үгэн гэж байж гэнэ. Энэ үгэн 7 борхонтой, нисдэг бор морьтой бас нисдэггүй бор морьтой юмсан ч. Болдоггүй буруу үгэн болзоотын бор толгойд аваахай барин суудаг байжээ. Болзоотын бор толгойд 7 борхоньоо хариулдаг. Нисдэг бор морой гэрийнхээ баруун талд, нисдэггүй бор морой гэрийнхээ зүүн талд аргамждаг байв. Болдоггүй буруу үгэн хов хар хонноос минь хундан цагаан хураг гараасай. Хормос тэнгэрээ тахих юмсан гэж өргөлж бодож явдаг байж.
Тэгж байтал хуухаар хонноос нь хундан цагаан хураг гарсанд хурамст тэнгэрээ тахнаа гэж баярлаад хурганы ууданд хийж хээр тавиад хонио буцаагаад иртэл хурамстын хон хар хэрэг нисчирээд хурганы нүдийг ухчихсан байлаа. Болдоггүй бор үг нь нисдэг бор морой унж хөөж нисж очоод хон хэрээний нүдийг нь ухчихлаа. Гэтэл хурамст тэнгэр хон хэрээний минь нүдийг хэн ухуу гэж уурлаа. Нисдэг бор морийг нь идүүлэхээр 2 чоноо явууллаа. Үүнийг болдоггүй бор үг мэдээд нисдэг бор морой зүүн талдаа, нисдэггүй бор морой баруун талдаа солиод арга бичихлаа. Хурамст хааны 2 чон ирээд нисдэггүй бор морийг нь идчихэд буцаад явчихв. Болдоггүй бор үг нь нисдэг бор морой унж хөөж очоод 2 чонны арсыг нь өвчөөд хоншоорт нь унжуулаад тавьчихв. Хан хурамст эхэд хэлгэнэж болдоггүй бор үгнийг нэргүүлэхээр 2 луугаа явуулжээ. Болдоггүй бор үгэн үүнийг нь мэдээд болзоотын бор толгой дээр хонио хариулж явснаа хурган дахаар мануухай босгочход өөрөө өөр газар руу яваад өгч. 2 луу болзоотын бор толгойг нэрхчихлээ. Болдоггүй бор үгэн нисдэг бор морой унж нисэж хөөж очоод 2 лууны сүүлийг тас цавчаад явуулчих. Хан хурамст болдоггүй бор үгнийг туршуулахаар 2 сармөгчнаа явууллаа. Өвгөн үүнийг мэдэж чон эзэн нисдэггүй бор морьныхоо шивхийг нь буцалгаа сууж байв. Хан хурамстын 2 сармөгчин ирээд хар овоохын цоорхоогоор нь шахав. Өвгөн үүнийг хараад буцлагсан шивхээ цацаад 2 сармөгчны нүрийг нь шалд түлээд явуулчих. Хан хурамст уурлаж болдоггүй бор үгнийг элчээр дуудуулсанд өвгөн хурамстын хааныг бараалхан ирлээ. Чи яагаад хэрээний минь нүдийг соглов гэж хан хурамст асуухад хоохоор хонноос минь хундан цагаан хураг гарвал хурамст тэнгэрээ тахнаа гэж баярлаж байтал хон хэрээ нисчирээд 2 нүдийг нь ухаад явчихв. Тэгэхээр нь хон хэрээнийх нь нүдийг ухсан хурамстын хаан минь гэж өвгөн. Тэгвэл тэр чиний зүв. Харин яах гэж 2 чонны минь арсыг хоншоорт нь унжуулаад тавив гэж хурамстын хаан асууад. Тэр 2 чонд та нисдэг бор морийг минь идээдэр гисэн үү, нисдэггүй бор морийг минь идээдэр гисэн үү гэж өвгөн хариу асууад. Нисдэг бор морийг чинь идгэж явуулсан юм. Тэгвэл тэр 2 чон чинь нисдэггүй бор морийг минь идчихээр нь би чонных нь арсыг хоншоорт нь чиргүүлээд тавьчихсан юм аа хаантан минь. Тэгвэл тэр бас л чиний зөв. Харин өвгөн чи миний 2 лууны сүүлийг яагаад тас цавчсан блэ гэж хан хурамст хэлгэнэн асууад. Та 2 луудаа болдоггүй бор үгнийг нэргээд иргэсэн үү? Болзоотын бор толгойг минь нэргээд иргэсэн үү гэж өвгөн асууад болдоггүй бор үгнийг нэргээд иргэсэн. Тэгвэл болдоггүй бор үгнийг нэргэхийн оронд болзоотын бор толгойг минь нүүр султал нэргчгээр нь би 2 лууны чинь сүүлийг тас цавчихсан юм аа хурамстын хаан минь. Тэгвэл тэр бас л чиний зөв. Харин яагаад 2 сармөгчний минь нүрийг шалд түлчгээв гэхэд өвгөн. Та болдоггүй бор үгнийг хорлоод иргэсэн үү? Бор овоохойг нь цоолоод иргэсэн үү гэж асуухад болдоггүй бор үгнийг хорлоод иргэсэн. Тэгвэл болдоггүй бор үгнийг хорлохын оронд бор овоохойг минь цоолоод ураад байхаар нь би нүрийг нь шалд түлчихсэн юм аа урамстын хаан минь. Тэгэхэд урамстын. Тэгвэл тэр бас л чиний зөв байж. Ингээд болдоггүй бор үгэн 7 бор хонтой. Нисдэг бор морьтойгоо амар сайхандаа жаргажээ.